Өнөөдөр top challenge минь 6 дахь өдөр байна. Тэгээ өнөөдөр номын савьсан. Тэгээ номын санд нэг 3 цаг орчим суугаад тэгээд нөгөө өмнө нь 17 дараа дууссан юмсан шүү дээ. Тэгээд 18-аас үргэлжлүүлээ 25 хүртэл анализ заяасан байна. Тэгээд бичлэг бол ярихын үзэж хэмжээг үнэлтэ өнөөдөртөө багтаагаад 25 хүртэлх нөгөө нэг багшийнхаа бичлэгийг үзнэ гэж бодож байна. Анализ ихтэй ингээ хуулж бичээд тэгээд мэдгүй байвал ингээ тодруулаад тэгээд өмнөх шиг л яг хийсэн. Тэгээд хамгийн гол нь ингэж бичээсэл надад толгоонд оруулах нь амар чухал байгаа. Гэтэ яг ингээ бас ингээ хийгээд ангууд ингээд өмнө нь ингээ чэйжилжсэн үг ингээ мэрсэр бас байгаад ингээ бас жоохон толгойн нэг үлдээд байгаа. Тэгээд энэ өгнөд бас ингээ бичиж байгаа яаж тэ ингээ толгоонд оруулахаа би бас бодож байна. Ер нь бол хамгийн гол нь л үгэл чэйжлэх юм байлээ. Тэгээд дээрэс нь тактик бас чэйжлэх хэрэг тактик бас амар чухал юм лээ. Топик ингээ бэлтгэх надад хамгийн амар хэцүү байдаг юм нүг чийлэх амар хэцүү байдаг. Ингээд хийгээд яг ингээ болоод байгаа. Тэгмэд айгүй их цаг зарцуулаад байгаа. Гэтэ толгонд үлдсэн юм амар цөөхөн байгаад байхгүй. Тэгээд тийм болохоор би яг юун дээр алдаад байгаагаа сайн ойлгохгүй байгаа. Тэгээд хэрвээ та нар бас мэдчихвэл гоё надад тэгээд комент хийчихээрэй. Бичээд тахаар дөрөв амар хөөрх орд юм байлаа толгоор заяа. Дөрвөөс ингээ байн нэг дөрөв чинь ингээд рандомлаад ингээд дараа нэг ороод ирж байгаа штэ тэнгуутаас ингээ бодож модод бас гайгүй дэжүү. Тэгээд ер нь би ихтэй бол тун дэжгүй байна гэж явж байгаа. Би нөгөө нэг хэсгээр амар удаад байгаа тэнгуут та нар бити нэг амар намайг арчиг өгч төрсөн юм. Бодож байгаа шалтгаан толгоор руу оруулах гал удаад байгаа шүү. Тэгээд ер нь бол би энийг анализ 30 хүртэл анализ хийж дуусчаад тэгээд дахиад өөрөөсөө шалгалт малгалт бас авъя гэж бодож байна. Ямар ч лээс өнөөдөр хийсэн зүйлийг иймэрхүү байна. Тэгээд миний солонгостой зарцуулсан цаг болохоор ийм байна. Тэгээд ойрд миний энэ аппликейшн айгу тийм хэрэгтэй байгаа. Тэгээд миний бичлэгийг энэ хүртэл үзэн тавхан маш баярлалаа.